урдж болно. За тэгэхээр тэгвэл өнөө цагт яг өнөөдөр монгол бичгийн хэрэглээ ямар байгаа юм бэ гэдгийг энд харуулж байна. За монгол бичгээр хэвлэдэг сонин байдаг. Хүмүүн бичиг гэдэг сонин бол одоо 7 хоног бүр монгол бичгээр гардаг ийм сонин байна. За энэ хүмүүн бичиг сониноос бол жил бүр бас олимпиад зохион байгуулж монгол бичгээ дэлгэрүүлэх талаар маш сайн ажилладаг. За улсын хэмжээний олимпиад уралдаан зохион байгуулж өөрийн нэрэмж тэтгэлгүүдээ бас олгодог. За монгол бичгээр гардаг сэтгүүл уламжлал гэдэг сэтгүүл байдаг. Уламжлал сэтгүүл нь 2016 оноос хойш тогтмол гарч байгаа улирал тутамд гардаг Монголын анхны үндэсний бичгээр хэвлэдэг сэтгүүлээ гэж өөртөө томьёолдог. За энэ сэтгүүл бас маш сонирхолтой одоо чанартай ийм сэтгүүл байдаг. За дараа нь ном хэвлэлт бол монгол бичгийг түгээмэл хэрэглэх болсон. За номын нүүр гарчгийг монгол бичгээр бичгээс гадна бүгдэн агуулгыг хүртэл монгол кириллээр харьцуулсан. Эсвэл кириллээр бичсэн номыг одоо монгол бичгээр дахиж хэвлэх ийм тохиолдол байдаг. Одоо жишээлбэл энэ Монголын нус товчоогийн хүүхдэд зориулсан ном бол кирилл болон монгол бичгээр бүтэн хөрвүүлсэн ийм хувилбараар аль алинаар нь байдаг. За мөн монгол бичгээр бол вебсайт хөгжүүлдэг. За жишээлбэл энэ президент CGMN гэдэг Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын вебсайт бол кириллээр, англиар бас монгол бичгээр давхар хөтэлдэг. За энэ монгол бичгээр хөтөлсөн нүүр хуудас нь ийм босоо хувилбартай ийм байдалтай харагдаж байна. За энэ мэтчлэн монгол бичгийн хэрэглээ бол нэмэгдэж байгаа нь монгол хэлний тухай хууль тогтоомжтой холбоотой. За монгол хэлний тухай хууль, монгол бичгийн үндэсний хөтөлбөр гэх зэрэгээр одоо албан баримт бичгүүд бол одоо гарсаар байдаг. За хамгийн сүүлийн үеийн одоо чухал нэг заалт бол монгол хэлний тухай хуульд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэрэгээ хос бичиг буюу монгол кириллээр 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс хөтлөн явуулна гэсэн шийдвэр гарсан. За тэгэхээр энэ хууль зааснаар бол энэ монгол бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүл зохих бэлтгэл хангасны үндсэн дээр за одоо ийм хос бичгээр хөтлөн явуулна гэсэн заалт гарч байгаа. За энэ заалт энэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор одоо албан байгууллага ялангуяа төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд бол одоо ажилтнуудаа монгол бичиг сургах аян сургалтууд бол ихээр явагдаж байгаа. Тийм учраас та бүхэн одоо төрийн албанд ажиллах хүсэл сонирхолтой тэрийг бэлтэж байгаа бол бас монгол бичгийн мэдлэгээ сайжруулах ийм шаардлага бол урган гарч байгаа юм аа. За ингээд монгол бичиг бол өнгөрсөн одоо ирээдүйн цагийн түн буман монголчуудыг холбож байдаг тийм оюуны үнэт өмч юм. За тэгээд өнгөрсөн одоо ирээдүйн цагийн бас монголчуудыг хооронд нь холбогч гүүр болж байгаа юм тухайн манай монгол үндэстний соёл сэтгэлгээг агуулсан одоо чухал ийм одоо бичиг үсэг учраас та бүхэн монгол бичгээ одоо хичээнгүйлэн сурч эзэмшээрэй.